Хөтөлбөртэй хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурцаараа яг одоо та бүхэндээ зочтой уулзахад бэлэн болсон байна. Студид маань зочд маань хурц ирсэн байна. За та хоёрын өдрийн мэндийг хүргэе. За өдрийн. Яг одоо студид маань Brand Media Group-ийн гүйцэтгэх захирал найруулагч Бат Төвшин, за мөн Brand Media Group-ийн найруулагч, хорим төлөвлөгч Эрхэн Баяр нар хүрэлцэн ирсэн байна. Урилгыг маань хүлээн авч ирсэнд их баярлалаа. За баярлалаа. За тун удахгүй 5 сард маш гоё арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. За мэдээж хавар намартай бол бас 20-ийн сар гэж бас яригддаг шүү дээ тий. За Wedding Expo Mongolia 2025 9 дахь удаага энхүү зохион байгуулагдахад бэлэн болсон үйл ажиллагаагаа бэлтгэл ажилд орсон байгаа. За энэ талаарх мэдээллийг бас үзэгчдэд хүргэхээр та хоёроо студид урьсан. За тэгээд энэ талаарх мэдээллээр ярилцлага эхлэе тий. За манай Brand Media Group бол ерөнхийдөө хурмын салбарт одоо ингээд 11 дахь жилдээ үйл ажиллагаа үзүүлж байна. Хурмын цогц үйлчилгээ. Тэгээд мэдээж бас энэ салбарын хөгжилд өөрсдийнхөө хувь нэмрийг бас ингээд үнэтэй оруулж амьдралдаа насан туршдаа ганц олдог одоо тэр хурмын ивент арга хэмжээг илүү бас орчин цагийн хэм маягтай нь хослуулж зохион байгуулах тал дээр ер нь маш их ажилладаг. Тэгээд яг энэч утгаараа жил болгон одоо ингээд 5 сарын эхний 7 хоногийн амралтын 2 өдөр хурмын үдсгэлэн ингээд 9 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Тэгээд энэ жилийн үдсгэлэнгийн маань 5 дугаар сарын 3-4-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд ингээд 2 өдөр төлөвлөгдсөн байна. Тэгээд энэ үдсгэлэнгийн талаар манай найруулагч Эрхэн Баяр маань яг голчилж ажиллаж байгаа учраас илүү дэлгэрүүлээд ярих тийм ээ. За энэ түрүүнд нэвтрүүлэгт орж оролцсон баярлалаа. Үдсгэлэнгийн хувьд энэ жилийн онцлог нь илүү худалдаа аж үйлдвэрийн танхим зохион байгуулж байгаа учраас хэн нэгэн аль нэг аж ахуйн нэгжид давуу тал олохгүй бизнесийн тэгш борлуулалт хийх тэр боломжийг олгож байгаагаа илүү давуу тал болж байгаа. За ойролцоогоор 50 орчим байгууллагууд тухайн өдрүүдэд шууд харилцагчтайгаа хурмын хийж байгаа хосууттайгаа үйлчлэгээ мэдээлэлээ түгээгээд хамтран ажиллах боломжийг нээж өгч байгаагаа нэг талаас давуу болж байгаа. За 9 дахь удаага зохион байгуулагдаж байгаа энэ хүү үзэсгэлэн маань энэ жилийн хувьд ямар онцлогтой байх вэ? Тэ ямар бас давуу талуудыг хөрөмлөгч босуудаа бий болгож байгаа ч гэдэг юм уу? Онцлог давуу талаас нь дуртай. Урдны жилүүдээс энэ жилийн хамгийн том онцлог нь юу вэ гэвэл тухайн өдөр нь өмнөх 8 экспо маань тухайн өдөр нь үүднээс тикет буюу орох тасалбар худалдаж авдаг гэсэн бол энэ жил онлайн байдлаар тикет цэгийн дээрээс урдсан байдлаар захиалж авах боломжтой болчихж байгаа. Энэ маань хүн тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөх тий нөгөө билетийн дуусчихгүй гэдэг бас санаа зовол асуудал нь шийдэгдэж өгч байгаа. Нөгөө талаас түрүүнд дурж ирсэнээр худалдаа аж үйлдвэрийн танхимд хийгдэж байгаа учраас бизнесийн байгууллагууд буюу тухайн хурмын салбарт байгаа үйл ажиллагаа болж байгаа байгууллагуудад давуу тал яг тэгш ирэх болгож байгаа. Энэ жилийн онцлог байна. Тэгээ ер нь энэ үдсгэлэн маань яг энэ нөгөө хурмын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагууд маань нэгдээд жилдээ нэг удаа бас нэг бидний өөрсдийн ч гэсэн оролцож байгаа байгууллагын нэг гоё баярт өдрүүд болдог. Тэгэхээр тэр өдөр бол нөгөө өөрсдийнхөө үйл ажиллагааныхаа чиглэлээр гол нь яг одоо энэ жил хурмаа хийж байгаа бүх төлөвлөсөн байгаа хосууд болон ижи аав нарт нэг доороос цогц мэдээлэл өгөх. За жилийн трендүүд ер нь хаашаа яваад байдгийг тийм. Тэгээд яг энэ хурмын үдсгэлэнг зориод ирж байгаа хосуудад олгох хамгийн гол давуу тал нь бол нэг доороос цогц мэдээллийг авах. Тэр олон төрлийн байгууллагуудыг хооронд нь харьцуулж агаад хамгийн гол нь сонголтоо зөв хийх гэдэг юм уу тийм. Тэгээд сонголтоо зөв хийх боломжуудыг олгож байгаа учраас эргээд нөгөө хурмынхаа өдөр янз бүрийн эрсдэлд стресс давтахгүйгээр яг тэр мэрэгжлийн гол байгууллагуудаа олж авч үйлчлүүлэхтэр ер нь бол энэ хурмын үдсгэлэнгийн хамгийн гол ач холбогдол зорилго нь бол нөгөө хосуудад илүү гоё давуу тал юмнуудыг гаргаж өгөх үүднээс зохион байгуулагддаг. Тэгээд одоо жил болгон бас оролцож байгаа байгууллагууд маань өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгээгээр хосуудтай гоё бэлэг барьдаг. Тэгээд одоо энэ жилийн үдсгэлэнд оролцож байгаа нийт 50 орчим байгууллагууд маань өөрсдийнхөө жишээлбэл даашин станд, даашин зараа, торт орооч гэх юм уу тийм. Өөрсдийнхөө үйлчлэгээний чиглэлүүдээр нэг азтангууд тодруулдаг. Тэгэхээр үдсгэлэнгийн 2 өдөр бол нийтдээ нэг 40-оос 50 орчим азтнууд ингээд үдсгэлэнгийн 2 өдөр тодорно. Тэгээд хамгийн супер азтан маань ерөнхийдөө нөгөө манай ерөнхий зохион байгуулагч Brand Media Group-ийн нэрэмжит болон ерөнхий ивент тэтгэгч Simple Diamond-ийн нэрэмжит одоо азтангууд байгаа. Тэгээд хамгийн их гоё хосуудад маань ер нь их хүлээж бас тэр тохирлыг авчих юмсан гэдэг бэлэг нь бол манай Simple Diamond-ийн одоо 10 сая төгрөгийн үнэтэй байгалийн одоо алмазан хос
хормын бүгжийг бас бэлэг болгодог. Гэх мэтчлэн энэ бол зөвхөн хамгийн том. Тэгээд ингээд бусад бүх төрлийн бэлгийн одоо тэр ацтангуудын тохирлууд маань баг ингээд үнэлгээгээр бол нийлээд нэг 100 орчим сая төгрөг ч юм уу те бэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүд үдсгэлэнгийн 2 өдөр зорж ирж мэдээлэл үйлчилгээгээ авч за тэгээд яг өөрсдөө хэрэгтэй байгаа тэр байгууллагуудтайгаа контакт холбоо тогтоосныхоо дараа давхар бас ингээд ацтанд оролцох юм боломжуудыг олгож өгч байгаа. Хорим төлөвлөгч хосоодын маань хэвд. За жилийн өмнөөс, хичнээн сарын өмнөөс бэлдээл те яг тухайн өдөр нь болох юм байна, болохгүй юм байна, бүтлгүүтэх юм байна гэж ер нь зөндөө тийм асуудал гардаг шүү дээ. Тэгэхээр яг эдгээр асуудлуудыг л ерөнхийдөө нэг дор цогцлооцсон те одоо найдвартай хамт олонтой хамтраад одоо ажиллах боломжийг бол энэ экспогоор олгоод байгаа юм байна гэж ойлгоод байна. За Brand Media Group-ийн бас групптэй танилцъя те бас хэдэн оноос эхэлж үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Тэр талаас нь асуувал. За манай 2014 оноос яг аль биесээр нэрээ Brand Media Group гээд тэгээд яг хормын салбарт үйл ажиллагаагаа явуулаад энэ жил ингээд 11 дэх жилдээ өнгөрсөн 11 жилийн хугацаанд бол нийтдээ бараг 1000 орчим хосын одоо хормын үйлчилгээг нэг дороос үзүүлээд дээрээс нь 1000 гаруй хосын тэр амьдралд дурсагдах тэр дурсамжийг хамтдаа бүтээлцээд ингээ явж байгаа за юм туршлагатай газар. Тэгээд хормын цогц үйлчилгээ гэхээр манайх бол яг өөрсдийн нэр дээрээсээ одоо хормын найруулга төлөвлөлт гэдэг хамгийн гол зүйл байна. Тэгээд зураг бичлэгээ үйлчилгээ, чимэглэл, автомашин түрээс entertainment гэдэг ингээд энэ бүх үйлчилгээнүүдийг нэг доороос хамгийн гол нь хоорондоо уялдаа холбоотойгоор яг хос болгон өөрсдийн гэсэн хүсэл сонирхол мэдээж мөрөөдлүүд ялангуяа бүсгүйчүүдэд маань их байдаг. Хормаа хийхдээ ингэндээ гэдэг их гой багын гой мөрөөдлүүд байдаг. Тэр төсөөл мөрөөдлийг л хормын өдрөнд өгвөл яаж хос олгоны тэр хүсэж байгаа хүсэл мөрөөдөл юмд нийцүүлж хийх вэ гэдэгт дээр бид бүхэн ингээд ажилладаг. Тэгээд бүгд сэтгэл хангалуун гэдэг урайтайгаар ерөнхийдөө ингээ 11 дэх жилдээ хийж ийн манайхаар үйлчлүүлсэн хос олгоны гой нандин дурсамжуудаас сэтгэл хангалуунаар үлдсэн байдаг гэдэг. Ерөнхийдөө Brand Media Group одоо медиаг бол бас гадар ер нь нэлээд мэддэг болсон тийм. За даан ганц хорим гэлтгүү те жилийн үйл ажиллагаач гэдэг юм уу өөр бас юм масыг хамарсан юм том арга хэмжээнүүдийг бол нэлээдгүй зохион байгуулдаг юм групп туршлагатай одоо 11 дэх жилдээ юм үйл ажиллагаа явуулж байгаа. За хоримлогч байгаа хосууд маань бас нэг тэнд чинь нэг юм бөөн ажил байгаад байдаг те анхаарах зүйлс гэдэг юм уу зөвлөгөө маягийн тийм зүйлсийг бол бас энэ экспорт төрж өгдөг байх та бүхэн маань бас дангаараач өөрснөө ч бас ингэж хосуудаа анхааруулж бас хэлдэг байх та ер нь ямар зөвлөгөө ямар юун дээр бас анхаарах өстой байдаг юм бол ер нь. Хоримлон гэхээр л нэг за нэг ингээ хувцаал бэлтчээ за нэг зураг авах хэрэгтэй ч гэдэг юм уу те нэг иймэрхүү ерөнхий л нэг ойлголтууд байгаад байдаг шүү дээ тийм ээ. За би тэгэхээр хормоо төлөвлөхөөр төлөвлөж байгаа хосуудад ерөнхийдөө 5 сарын өмнөөс яг хормоо нарийн төлөвлөлтөнд оруулаач гэж хүсдэг. Тийм зөвлөгөө өгдөг. Тэгэхээр бид бүхэн харилцаж байгаа хормын ихэр зорж байгаа хосуудад эхний уулзалт буюу мэдээлэл зөвлөгөөний ойролцоогоор нэг 60-аас 80 орчим минутын зөвлөгөө өгдөг. Тэр маань ямар нэгэн өнгө төлбөр байхгүй. Яг хормоо төлөвлөхөд юунаас эхлээд юу дээр анхаарах ёстой вэ гэдэг шатааралтай мэдээллүүдийг хангадаг. Тухайн өдөр экспоны өдөр бас бид бүхний зүгээс мэдээж ирж байгаа хосуудаа зөвлөгөө мэдээллүүдтэй бүрэн танилцуулна. За зөвлөгөөгүүд мэдээж нэгдүгürt найрлуу зохион байгуулалтын үйлчлэгээгээ сонгоод одоо хормоо хэрхэн яг цалаа бодолд байгаа тэр хормоо тухайн өдөр яаж хийхэд төлөвсөний араас нөгөө ресторан болон бусад арга хэмжээнүүдээ сонгохгүй хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа тэгэхээр ресторан ч юм уу тэг хувцас сонгочод тэрнээсээ тэг сондоо магадгүй төлөвлөлт хүсэх гэдэг. Тэгэхээр эхлээд төлөвлөлтөө буюу найруулга бий болгоод түүний араас бусад үйлчлэгээгээ сонгоод явал илүү зэгцтэй бөгөөд яг шатарааллын хувьд зөв голдролтой орчно гэж үзэж байна. За нэмээд хэлэхэд яг хурим гэдэг сэдвийг барьж байгаа болохоос манайх бол яг нөгөө бүх төрлийн арга хэмжээ ивентүүд зохион байгуулдаг. Тэгээ хуримн дээр ингээд онцгойлоод ирэхэд хурим бол нөгөө бусад ивент шиг тэгж нийтлэг болдгоо хүний амьдралд мэдээж нэг л удаа болно те. Тэгээ яг хуримын товлогдоол тэр гэр бүлд нөгөө хуримын тухай сэдв яриа өрнөл ирэхээр нэрийн хурмыг яаж хийдэг вүлээ те. Юун дээр анхаарах вүлээ гэд ингээд ирдэг. Тэгэхээр манайхыг ингээд зориод ирж байгаа хос болгонд яг адилхан асуудлууд тулгардаг учраас эхлээд бол мэдээж яг нөгөө өөрсдөө шууд ийшээ яах вүлээ ийх вүлээ гэж эрсдэлтэй сонголтууд алхмууд хийхээсээ өмнө яг нөгөө мэрэгжлийн туршлагатай яг тэр нөгөө
хорим төлөвлөгч байгууллагууд хүмүүстэй уулзж байгаад эхлээд ерөнхий ойлголтуудын л маш сайн зэгцтэй бид бүхэн болгохыг хүсдэг. Тэгээ ойлголтоо авцсны дараа магадгүй өөрсдийнх нь анхны төсөөлөл биш байсан юм байна. Ингэх ёстой юм байна. Ингэжиж бит хоёрын илүү тэр гоё дурсамж бүтээгчдээр илүү үн цэнтэйгээр өөрсдөд нь үлдэх юм байна ч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо бол хуучин цагт өмнө нь бол хорим нөгөө хитрхи нөгөө хэлбэр талын юм төлхөө ингээ явж исэн бол одоо илүү тухайн хос болгоны өөрсдийн магадгүй амьдралын хайрын түүх өөр байдаг те. Тэгээд тэрэнд нь нийцүүлж ер нь утга агуулга энгийн юм илүү гоё үнцэнтэйгээр хүмүүст нь гоё үлддэг ч гэдэг юм уу те. Тэр талаас нь бидэд бас нөгөө ерөнхий ойлголтын нэг усаа өгцсөний дараа за тэгвэл та хоёр яамаар байна гижиж юмнуудаа ингээд наригжил төлөвлөдөг. Тэгжиж ер нь хорим нь магадгүй илүү өөрсдөд нь үнцэнтэй байхаар ч юм уу те. Одоо бол яг нөгөө цаг үеэд дагаад илүү нөгөө гадны Европ хормын хэм маягийн төсөөлөл төлхөө байгаад байдаг. Тэгэнгүүт уламжлалт найр хормын дэг ёс зан үйлүүд гэдэг их гоё утга агуулга бэлэгдэлтэй зүйлүүд байдаг. Хормын өдөр бол үндсэндээ хорм маань одоо хоёр талын ах дүүнрээ цуглуулад за нэг гэр бүл болж байгаагаа зарлан тунгалж байгаа нэг юм ураг төрлийн том бас төрт ёсны найр хоримдаа баяртай орж явдаг. Хоёрдугаар тэр өдөр бол мэдээж ижээ аав ахмадуудтай гоё сайхан хүндэтгэл үзүүлнэ. За тэгээ хамгийн гол зүйл хос хоёртой бие биендээ гоё дурсамжаа бүтээх өдөр учраас тэр ахмадуудыгаа ижээ аавыгаа өөрсдийнхээ дурсамжуудыг яаж гоё тэр өдөр бүтээх юм бэ л гэдэг зүйл дээр одоо мэдээлэл зөвлөгөөнүүдийг маш сайн гэж өгөх гэж хийж байгаа. Яг энэ арга хэмжээ зохион байгуулдаг ийм одоо медиатай тийм ийм групптэй ингэж хамтрахын гол шалтгаан л одоо яг энэ байгаа тийм тийм. Тэрнээс яг дангаараа хийх нь бас нэг алдаа дутагдaltaй бас нэг юм байгаад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг бүх юмыг ингэ зааварчилж байгаа учраас бас энэ давуу тал үүсгээд байна л да. Тэгээ гол нь тэр эрсдлүүдийг л яаж хааж явах вэ гэдэг байгаа. Өөрөөсөө ингээд зохион байгуулалтаа ч юм уу хийгээд ч юм уу тийм ингээд яг нөгөө мэрэгжлийн биш газар та одоо юу гэдгийг мэрэгжлийн газартай харилцахгүйгээр өөрсдөө ингээд ороод явахаар мэдээж дараа нь амьдралдаа гоё болох тэр нандин мэдрэмж дурсамжууд дээр янз бүрийн олон талын эрсдэл стрессүүд аваад үлдчих вэ гэдэг нэг тийм энэ боломж одоо эрсдлүүдээс л ер нь мэрэгжлийн газрууд аягүй сайн одоо гал дарж явдаг. Ааха. Түрүү яран дээр бас нэрдэгцэн. Сонирхолтой санагдаад бас ойлаа. Энэ жилийн нөгөө тренд хорим бас одоо ямар байна? Тэрийг нь бас дагаад ингээ хүмүүстэй зөвлөлтөд хийдэг гэдгсэн. Жил болго ер нь ингээ өөрчлөгдөж идэх үү? За ер нь яг нийтлэг хормын нэг хэм маяг байгаад байгаа юм. Уламжлалт хэм маягаа орчин үеийн Европ хэм маягтай хослуулдаг буюу хормын тэр хүлээн авалтын одоо нэг 4-5 цагийн арга хэмжээний 2 дугаар хэсэг гэдэг 2 хэсгээс бүрдэж явж байгаа ч гэх юм те. Тэгээд илүүтэйгээр энэ цаашаа наривчлах юм бол магадгүй хос маань өөрөөсөө яг сонгодог хэм маяг эсвэл бол орчин үе дотроо гоё жааз хөнгөн хэлбэртэй хиймээр байна ч гэх юм те. Нийтлэг болтго нэг 50-50%тай. За тэгэнгүүт хос болгоны хүсэл нийцүүлэг илүү нөгөө орчин үеийн Европ хэм маягаа дагня гэх юм бол магадгүй Европ хэм маяг нэг 70-80% нь төлөвлөе. Тэгээ яг уламжлалт хэсгийн гол өөрсдөд нь нийцэж тохирох утга агуулгатай ёслолуудын нэг 20-30% нь гэдэг байдлаар. Тэгэхээр яг ийм гэдэг нэг тийм стандарт формат бол ерөнхийдөө жоохон өөрчлөгдөж явж байгаа. Илүү нөгөө хосууд хурим нэг тийм л байдгийм байна гэдэг ойлголтоор дагдаг байсан бол илүү нөгөө ойлголт мэдээлэл зэгцтэй аваад ирсний дараа бит хоёр тэгвэл энэ талаа илүү гоё үнцэнтэй болгомоор байна ч гэх юм уу те. Тэр талын юм бас жоохон даван гаалж орж ирж байгаа. За энэ жилийн экспо дээр дан ганц брэнд медиа яг зохион байгуулад ингэж ажиллаж байна уу? Эсвэл өөр ямар байгууллагууд хамтарч байна. За тэгээд оролцож байгаа одоо хорим зохион байгуулалт мэргэжлийн байгууллагууд ер нь хичнээн тийм байгууллагууд бас оролцох боломжтой байна. Энэ тал дээр мэдээлэл өгвөл. За, брэнд медиа группийн 9 төчлөлтийн яг хөрмийн үйлчлэгийн аль биесээр зохион байгуулж байгаа. Мөн гэрэл төслийн ордонтой хамтран зохион байгуулдаг. Гэрэл төслийн ордон оролцдгийн давуу тал нь юу вэ гэвэл тухайн өдөр тухайн жилийнхаа захиалгыг урдсан байдлаар тухайн өдөр авах боломжууд үүсдэг. Мөн мэдээлэл зөвлөгөө өгдөг. Мэдээж хормын оройны хүлээн авалт болон ёслолын арга хэмжээ гэдэг тусдаа ойлголт тийм. Тэгэхээр хормын ордны үйлчлэгээ зөвлөгөөг бас авах гэж хосууд их зорддог. Тэгвэл тухайн өдөр бас хормын ордноос шууд авах боломжтой. За үүнээс гадна Symbol Diamonds буюу одоо Монголдо хамгийн танцэг зэрэглэлийн бас Diamond бөгж оруулж ирдэг компани маань энэ жилийн манай экспо ивент гэж. Ерний сүүлийн 2-3 жилийн арга хэмжээгээр байнгын хамтран ажиллаж байгаа юм. Супер аздангаа бас ивент гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр хоримд бол бөгж гэдэг бол хамгийн бас нэмэрхэн сонголттой том сонголтууд энийг нь бөгж байдаг тийм. За үүнээс гадна мэдээж яг мэрэгжлийн
одоо зурагч, мейкап, ресторанууд гээд тухайн хормын салбарт үйл ажиллагаа явуулж байгаад хамгийн шилдэг гэсэн 45 байгууллагуудыг бид бүхэн оролцуулж байгаагаа. Манай экспоны давуу тал үлдээ тэндээ очдог. За тухайн ресторанууд, тухайн одоо үйлчлэг үзүүлж байгаа байгууллагууд маань салбартаа 3-аас дээш жил ажиллачихсан мэдээж туршлагатай хамгийн боломжийн гэсэн үйлчлэгээнүүд, тухайн жилийнхэн тренд үйлчлэгээнүүд. Мэдээж ресторан бол энэ жилийн одоо хоолны меню юм байх юм байна, засалт юм байх юм байна, судалгаа шинжилгээг нийцчихсэн тэр мэдээллүүдээ бүгдэд нь хүргэдэг. Шинэ энэ жил юу шинэ байна, юу илүү давуу тал болж байгааг бүх тухайн 45 байгууллага маань хосууд мэдээлэл өгдөг. Тэгэхээр хосууд маань тухайн өдөр энэ зүгээр юм байна. Энэ ресторанаас үнэн энэ юм байна. Эдний чимэглэн гоё юм байна, эдний энэ гоё юм байна гэдэг харьцуултуудаа хийгээд явхад хялбар болдог. Тэгээд мөн 45 байгууллага маань тухайн өдөр ваучер буюу тодорхой хэмжээний урамшуулал зарлцсан байдаг. Тэр өдрөө захиалга авч байгаа тохиолдол. Тэгвэл санхүү төсвийн хувьд ч гэсэн асуудал давуу тал үүсэх боломж. Тийм байна тийм. Ерөнхийдөө яг тэрхүү экспортер очоод яг бүтэн одоо үйлчлэгийг авах сонголтоо тэндээс хийж бүрэн боломжны бүрдэж байгаа юм тийм. Бүх одоо үйлчлэгийг авах нь шүү дээ. Ресторан байх нь одоо юу ч гэдэг юм тийм. Бүх үйлчлэгээнүүд нь бас багтсан байна тийм. Тэгээд амралтын 2 өдөр хийж байгаа хосууд маань ер нь л болж өгвөл тэр 2 өдрийн цаг заваа эрт төлөвлөж байгаа бүтэн ингээд байх юм бол яг саяны өөрөө таны хэлдгээр тэндээс өстэй бүх үйлчлэгээ хормын ордонд өдрөө захиалчих юм аа. Тэгээд тэн дээр одоо мэрэгчлэнүүдийн мэдээлэл зөвлөгөөнүүд бас хөтөлбөрийн дундуур хүрнэ. Азтангуудаа тодруулна. Чиглэлийн одоо 18 төрлийн одоо хормын үйлчлэгээ үзүүлдэг 50 орчим байгууллагууд гэр бүх байгууллагуудаас тухтай өстэй мэдээллүүдээ авч байгаад өстэй том жижиггүй урилганаасаа өксүүлээл тэ даашин хувцсуунаар ресторан гэдэг бүх үйлчлэгээ ингээд тэр 2 өдөр шийдэх боломжтой. Хосуудынхаа цаг зав дээрээс нь сая манай хүн хэлсэн тэр төсөв санхүүг хормын өдрийн 2 өдөр бол оролцож байгаа байгууллага болгон тодорхой хэмжээний урамшуулалтай захиалга юмнууд авч идэг учраас эргээд бас төсөв санхүүнд нь ч нэмэртэй гэдэг юм уу те. Ер нь хаврын үйлрэл за монголчууд маань ер нь хэр одоо хуримлах ёслол одоо хэр үлддэг юм болоо. Одоо ер нь нөгөө намрын нэг 2 мундаг сая өдрөл хурмаа гэдэг байсан бол харьцангуй одоо энэ хандлага өөрчлөгдсөн. Тэгээд нэг 8, 9, 10 сар л нэг хурмын 3 сар юм шиг ийм ойлголттой явж исэн бол одоо бол хурм эрт хүмүүс төлөвлөдөг болж байна. Дээрээс нь заавал балчин нэм дашнимтай өдөр гэж бөөндөө тэр өдөрлөө те захиалга өгч тэгээд тэр өдөр нэг тавдахгүй хурмаа хийдэг тэр юунуудаас ерөн жоохон холдоод одоо өөрсдөө нээлттэй сайн өдрөө нэгдүгээрт ингээд сонгодог болж байна. Дээрээс нь заавал 8, 10 сар гэхгүй 6, 7 саруудад ч хурмаа төлөвлөөд ингээд явдаг хандлагууд нь бас ингээд ихсэж байгаа. Ер нь бол те бас яг нэг төрөний хэлгээр за дашнам бажнамтай өдөр гээл бөөнөрөө тэнд оочромж дийлдэхгүй тэнд ингээл үнийг хөрөгдөлж ихтэй байдаг те. Хэвээ нэг тийм байж хахаар бас арай өөр болж байгаа. Тэгээ нэг удаас зочид талаас ч гэсэн нэг өдөрт 2-оос 3 хуримд өргөжчдөг. Гэдэг сонголт хийх шаардлага үүсдэг. Тиймээс одоо орчин үеийн хөрмөд илүү бас зочид талдаа зочдынхоо тухтай байдал талыг анхаардаг болчихсон учраас тавдах хагас магадгүй амралтын өдрүүд гэдэг сонголтууд хийх нь илүү болчихсон. За маш их баярлалаа. Бидний ярилцах хугацаас өндөрлөлт өгсөн байна. Богинохоо хугацаас мэдэн байдаг учраас тэгээд маш үнэтэй зөвлөгөөнүүдийг одоо хосуудаа өгсөн бас маш их баярлалаа. Тэгээд хосуудыгаа бас та бүхэн манай завшааныг ашиглаад экспоныг өрөөч гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд уран бол хэлсэн мөрөөдлийн өдөр байдаг. Тэр мөрөөдлийн өдрөө юунд ч санаа зовхгүй зүгээр л тэр өдрийн одоо өнгөрч байгаа хоромч бүхэн дахин давтагдахгүй гоё тийм мэдрэмж агшнууд байдаг учраас тэр агшнаа үнэхээр гоё төгс гоё санаа амар гоё сайхан баярлаж мэдрэмжүүдээ 100% гоё дурсамж олгож үлдээ гэвэл мэдээж манай 5 дугаар сарын 3-4-ний өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим дээр мянган нэм гаригуудад өглөө 11-аас 19 цагийн хооронд зохион байгуулагдаж байгаа. Энэ хөө үсгэлэнг бас зорж очоорой гэж хэлмээр байна. Тэгээ бүсгүй хөг болгоны мөрөөдөл манай эрчүүд маань ч гэсэн хайртай бүсгүйнхээ мөрөөдлийг заавал гоё хамтдаа гоё бас бүтээж биелүүлээрэ. Тэгээд хамгийн сайхан өрн босуудын маань өрн байгуултугай. За маш их баярлалаа. Өнөөдрийн зочноор Brand Media Group-ийн гүйцэтгэх захирал, найруулагч Бат Төвшин, за мөн Brand Media Group-ийн найруулагч, хорим төлөвлөгч Эрхэн Баяр нар оролцлоо. Хөтөлбөртэй хамт үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн дээрээ өндөрлөж байна. Маргааш иргэн уулзлаа. Тэр баяртай.